Ийм уяач та манай мөхтөр мандаа бас л сайхан уу шүү. За ингээд энэ цагт аргагүй одоо сайн уйж байгаа ийм уяач нар бол одоо морд нь одоо дийлж орж ирээд одоо аргагүй одоо хүлээн зөвшөөрөхөөс аргагүй сайхан уйж байна да. За энэ Төв аймгийн Угтаал цайдын суугч Баттулгын хонгор үрэл авчиж байх шиг харагдаж байна. За Түрүүчийн мордууд Тэндбаатарын саарл үрээ. За ер нь сэлүүхэн яваад байгаа да. Ер нь ерөнхийдөө сайхан. За Ховд аймгийн Мөнх харган сумын нэрээ туяач Ачаагийн хонгор үрээ. Яг ардан дараатай яваад байгаа. За хонгор үрийн хөгжсөн бас л хашир хөгжүүдээ. Юу нэг шахаар өнгөнд нь гаргачихгүй байх. За шүтлэндээ усын нааданд дөрвөлжсэн тэр уралдааныг одоо эргээд санахад бол ердөө одоо өнгөн дээр гаргаж ирээгүй шүү дээ. Энэ хүүхэд одоо өөрөө унж байгаа болов уу? Одоо өөр хүүхэд унж байгаа болов уу? За манай отхон усан мандаа бас сайн захиж мордулсан байлгүй дээ. Ер нь одоо өнгөнд гаргалгүй яг ардан дараатай явж байгаа л цаан хөтгийн өгсдөг энэ тоглоо эргэтл манаач хүүхдийн шахаал төрөнд нь гаргаад ирсэн шүү дээ. Хонгор өрийн хувьд уяа сайхан орцсон давхил яагаач байна. Хүүхэд ерөөс гар хөл хөдөлгөөгүй. Яг л зөөрөөр сайхан явуулаад байна. За Тэндбаатар уяачийн саарл дөрөж маягтайхан явж байна. Тэр ихээр надад бинчгээр яваа түрүү мөгнө авчих бол догүсгийн арга бол алгадаа. За энэ хоёр үрээ арийнхаа өрөөндөөс жоохон зайлаад гарцаа. За соёлынгийн уралдаанд өнгөндөө гаргаж ирнэ. Энэ их сайхан одоо торгон ирэн дээр байгаа дуунуудын өнгөнд төрийн нааданд морь оруулна гэдэг нь бас л ховорхон хувь заяа шүү дээ. Одоо эр хүн бол бас л одоо бахархгүй байхын аргагүй. Хоодоо зангихгүй байхын даргагүй шүү дээ. Та бүхний нүдэн дээр одоо энэ харагдаж байна. Манай тоссон камер хүйдлээ удгийн морь барайны зурхай дээрээс одоо тосон авж байна. Өнгөндөө явж байгаа. Саарл үрээ Дорнод аймгийн Матад сумын нэрээ туяач Тэндбаатарын саарл үрээ. За Аман үзүүн дээр явж байгаа энэ хонгор үрээ Ховд аймгийн Мөнх харган сумын харьяа туяач Ширнэн мэндийн ачаагийн хонгор үрээ. За хонгор үрээ төрийн баяр нааданд төрүүлцээд байгаа шүү дээ. Даваа удцсан бас л аргагүй хурдан байгаа. За энэ жил бол отгон усан мандаа усаа сайхан маягтай хуйсан байна. Хонгор үрээ сайхан харагдаж байна. За энэ цагт одоо бас л одоо газарт л одоо нэр алдран дуусгаж нутгаарныхоо нэрийг гаргаж өгдөг хоёр сайхан уяач юм байна. Хотон соёолонгууд Түрүү аман үзүүгээр яваад байна да. Тэндбаатар уяач бол төрийн нааданд газар 2 жил дараадан оруулчихсан. Улс салцсан гэдэг одоо Монгол улсын мандаа уяач. Батлан хамгаалгын сайд Баттэмэрлийн Батэрдний улс салцсан газрыг одоо 2 жил дараадан улсад оруулчлаа шүү дээ. Бас азарганы хувьд бол одоо төрийн нааданд 3 жил татварлтгүй төрүүлж байгаа шинэ рекордын эзэн болсон энэ азарганы уяач хүн өнөөдөр одоо саарл соёолонгоо түрүү магнад явуулж байна да. Бас л энэ цагт дарахгүй шилдэг сайхан уйж байгаа уяач нарын нэг алдарт одоо тугал ухаа азарганы эзэн шүү дээ. За амын үзүүнд явж байгаа хонгор өрөөч юм болохоор Өрөг аймгийн Харган 7 сумын харьяа туяач Монгол улсын мандаач Баттулцын отгон сэнгийн уйж хурдлуулаад байгаа Ховд аймгийн Мөнх харган сумын харьяа туяач Ширнэн мэндийн ачаагийн хонгор өрөө төрийнхөө наадам шүдэн насндаа түрүү мөнгө торгон жолоо өргүүлсэн ийм хурдан хүлгээ. За арын өрөөнүүд бол шахаж эхэлж байна да. За арын өрөөнүүд зан 3 өрөө бол холбож аваад урагшгаа эхлэе. Зөвхөн ер нь тэгтээ бол 3 өрөө хонгор өрөө хоёр дээр юу бас яваад очихгүй байхаа л гэж бодогдоод. За хонгор өрөөний хөвгт хашир хөвгт юм да. Ерөөс айжгаар очиж холбохгүй ерөөс ард нь заа алдахгүй яг дагуулаад морь ер нь шахахгүй яваад байна. За бор өрөө бол бас нэлээд газрын зэжинд гараад ердөө морь иргснээс хойш шухуул морь хөтлөсөн ерөөхдөө амралттай яваад шүү дээ. За энэ хоёр соёлынгийн хувьд үзүүр төр шинтэйг уралдаан болно үзэгчтэй. За хонгор өрөөний хөвгт уралдаан дуулглаа та. За шахаж оруулах гал байна. За хашир хөвгт үнэхээр морь ундаг хөвгтийн одоо ухаан болон дээр гардаг. Яг өөрт нь шахаж холбож оруулахгүйгээр жоохон зайтай шахах гэдэг. Бор өрөөний хөвгт хашир хөвгт учраас өөрөө бас шахаж ингэ зэрэгсэж оруулаад байна. За Ховд аймгийн Мөнх харган сумын харьяа туяач Ширнэн мэндийн ачаагийн хонгор өрөө тэр хоёр хоёр над хоёр дахь дөрвөж магадгүй дээ. За ер нь ташаа илүү гараад ирлээ шүү. За борооны буруутлаар туулгаад гаргаад ирсэн. За маягтай хойсон байна. Өнөөдөр бол за жоохон зайлж эхэллээ шүү. За сүүл дараатаа яваад байна. Бор өрөө гарсан цагаас энэ саарл өрөө гарсан цагаас морь төтөлсөн. Дорнод аймгийн Матад сумын Тэндбаатарын саарл өрөө. За саарл өрөөс жоохон зайлуулж байна энэ хүүхэд. За хүүхэд сайхан унж байна. Манай Тонсон мандаж хонгор өрөөг сайхан хөвдөгдсөн байна да энэ жил. Өрөнгө аймгийнхаа одоо нутагта усргаа сунгааг нь хийгээд дөнгөж саяхан одоо ойртож ирж хөдлөө удахтай ирж уралдаж байгаа. Хөдлөө удаагаар атууны ханаа дуугаачраас
Данаашаа төхөөд явах бай. Нутагтаа усралаа сунгааг нь хийчихэд төхөөд очино гэж байсан. Хонгороогээ сайхан хөвдүүлсэн юм байна. Ийхүү Их Монгол улс байгуулагдсны 807 жилийн ардын өмсгөлийн 92 жилийн үндэсний баяр наадмын хурдан соёолынгийн уралдаан барайныхан сурхоор орж ирэхэд тун баг заавалцсан байна да үзэгчтэй. Яг одоогоор мөрөгдөлж байгаа энэ хонгороо бол Ховд аймгийн мөнх хайрхан сумын харайт байж Ачаагийн хонгороо төрөйгөө их баяр наадмын Их Монгол улс байгуулагдсны 805 жилийн их баяр наадмын шүтлэн дөрвөлдсөн ийм адуу шүү дээ. За аргагүй одоо төрийн давтаа адуу гэдэг бол хурдан байдаг юм байна. Өнгөрсөн жил Баян үлгийн аймаг зохион байгуулагдсан баруун үсгийн хурдан хөлөг шалгаруулалт дайшиг наадамд холхон дөрвөл гэж байна лээ. Мандаа уяач маань. За ийхүү өнөөдөр одоо төрийнхөө наадамд 2 тонн дөрвөлжиж магтгүй ирж байгаа юм да. За баг 2 наснда төрийн наадамд одоо дөрвөл саадуунууд бол бас олон бий. Мөнхтөр мандагийн одоо хар борч гэдэг юм уу. За бас хурдаадуунууд бол за хонгор өрөөгөө зайлуулчлаа дөө. Арын морд бол ихгүй байгаа үстэй. За хүүхд бол үнэндээ л одоо яг л хэрэгтэй үед л морийг салгаал гаргаад ирлээ те. А бор өрөө бол гэхдээ амралтаа нуух яваа шүү. Энэ хоёрын үзүүрийн уралдаа шимтэх болж байна да үзэгчтэй. Хөрөнгө аймгийн хархан 7 сумын нарийн уяач Монгол улсын цоо шинхэн мандаа Батүрзийн отхон насангийн ой шурдлуулж байгаа. Ховд аймгийн мөнх хархан сумын нарийн уяач Монгол улсын жуудаа бүхэн холбооны дэд ерөнхийлөгч Ширнэн Мэндийн ачаагийн Ширээтэй жонд намхтай хонгор үрээ төрийн наадамд шүтлэн дөрвөлж байсан соёолондоо их төрөмөгөө торгон жил ургуулсан орж ирж байна. Донд аймгийн Матад сумын нарийн уяач Цэнбаатарын саар дүрээ гасан цагаас амард өнгөлж байсан. За энэ аман үзүүгээр орж ирж байна. За баярны зурхаа төгөх тусвал хонгор үрээ чинь тар хийдэг юм байна да. За үзүүгээр ингэ тагтаа орж ирж байгаа сүүлийн жилүүд цөөх шиг дээ бас. За хонгор үрээ маягтайхан сайхан орж ирж байна. За ийм л уралдааныг үзэх гэж Монгол түмэн өнгөрч омогшиж энэ хүү мандлын дэвжийг одоо хүн гიშг зайгүй шавж ирдэг шүү дээ. Ийм уралдаа үзэж баярлаж омогшохоос ч яах вэ дээ. Соёолн гэдэг одоо бүтэн жилийн хэмрийг дааж явдаг. Ард түмнийхээ хэмрийг шингээдэг төрийн наадмын дөрөв гэдэг бол аргагүй гадуур шүү дээ. Ховд аймгийн мөнх хархан сумын нарийн уяач Монгол улсын жуудаа холбооны ерөнхийлөгч төрийн дэд Ширнэн Мэндийн ачаагийн хонгороо төрийн наадамд 2 тудаан дөрвөлдөө үзэгчтэй. Монгол улсын мандаа байж Батүрзийн отхон насангүй шурдлуулж байгаа. За үзүүрийн уралдааны чимтэйхэн сайхан хийж байна. За төрийнхөө наадамд 2 тонн дөрвөлсөд. Цэнбаатар уяачи цаар дүрээ чинь жоохон салааж багч вэ. За 5 номерт орж ирэхээр Ховд аймгийн шавхсмын Монгол улсын тодмондоо байж Батагилтрашин компаниэр захирал Хадваасангийн Матардны өрөө сатай өрөөрээ аман хөлөөчлээ. За Матардны тодмондоо 3 дахь хайрыг авд 1 4 3 хайрыг авч байна. Шүтлэн тавдуулсан. За Харын өрөөнө за Цэнбаатар уяачин бар өрөө бол оруулсан. За Ховд аймгийн 4 сумын гараад Батбаярын 1800 дугаартаа урдтгаа бор өрөө хайрагтлаа. Өнгөрсөн жилийн төрийн баяр наадмад хайрагтлаа. За энэ өрөө төрүүлж орлоо шүү сая. За амар баригч сая. Яг л одоо барих гэж явсан бол төрүүлээд ухсан илээ. За ийхүү Монгол төрийн наадмын хурдан соёолынгийн уралдаан амжилттай сайхан боллоо доо үзэгчтэй. За арын хүрээнүүд бол хаа жоохон зай байсан бол баг уртлын мордууд дээр ихээр явсан юм биш үү? За бас л хөлийн эрт цайтаа соёолон бол яхахгүй одоо гасан цагийнхаа хурдаар ирдэг юм адуу л да. 859 дугаартаа адуу 6-7-оор орж ирж байна. За энэ Ховд аймгийн Бэгэр цэгийн нараад амар байсан бүнгийн бүрэн ганцхан үрээ өчтөрөдөө ихнэсний мөр хайрагдуулсан шүү дээ. Манай их өрөөч бас маягтай сайхан уяад байгаа. Энэ Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяачтаад гоор уугуулаар амлахаар Говьтай Бэгэр гэж явдаг юм байна. Амар байсгал уяач. Бүр алзан мөр хойдлын наадмууд бол их сайхан оролддог. За өнөөдөр энэ соёолон бол усан сайхан гэхгүй 6-7-2 орчиж байгаа харагдаж байна. Сүүлийн үед бол манай нийслэлийн алдарт уяач их хоёр сайхан уйж байгаа. За энэ 266 дугаартай оролдож байгаа өрөөний хувьд бол Улаанбаатарын Баян дүртүргийн уяач оргилын Улаанбаатар Баян дүртүргийн уяач оргилын халтар үрээ. За энэ дуузаа тамхтай халтар үрээ бас сунгаануудад их сайхан байгаад байсан. За ингээд Их Монгол улс байгуулагдсны 807 жилийн ардын өмслийн 92 жилийн үндэсний баяр наадмын хурдан соёолынгийн уралдааныг НТV телевиз та бүхэндээ шууд тайлбартаар дамжуулан хүргэлээ. Ингээд ам үзэж байгаа. За ам үзгээр орсон хүүдээ баяр үргээ. Сайхан байлж гинөө. Сайхан. За газар хэлцэг сайхан байна. Хой. Сайхан. За уг нь бол гайгүй явж байгаа яагаад ам зүгээр орч байгаа. Уулын би нөгөө дахнаад явж байсаахгүй тэгсэн чинь нэг
баахан хүүхдүүд нөгөө ард байсан шүү А, дээ. тий. Тэр хүүхдүүд гавчаад тэгээ би дахны хоёрыг алдчихсан. Оо. Тэрнээс бол би төрүүлсэн. За зүгээр. Их сайхан орж ирсэн. Тэгээд явуулсан айрагдлаа. Тэгээд өөр чинь бас дараа олон төрөг авах болтугай юм ерөөж ах нь. За баярлаа. За зүгээр зүгээр.